Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За CT-ийн мэдээллийн хөтөлбөрийн энэ сэдвээр шууд ярилцлага эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор нийслэлийн боловсролын газрын дарга Отгон баг нь оролцож байна. Танд энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа, танд ч гэсэн орой мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр саяхан боловсролын тухай хууль шинжлэгдсэн. За энэ хууль шинжлэгдснээр одоо нийслэлийн засаг дарга, за нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал удирдлагуудыг одоо сонгон шалгаруулах, томилох, тийм ээ, энэ эрх нь үүсэж байгаа. За энэ асуудлыг өчигдөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан байгаа. Тэгэхээр сонгон шалгаруулах журам гэж юм байгаа. Тэгэхээр энэ журмыг өчигдөр баталсан. Энэ журам ер нь яг өмнө нь байсан уу? За байсан бол энэ журам хэрхэн өөрчлөгдөж байгаа юм бэ? Энэ шинжлэгдсэн журам нь юугаараа онцлог давуу талтай болж байгаа юм бэ? Энийг эхлээд товчхон ярих байлаа. За тэгэхээр ер нь бол нийслэлийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдийн эрхлэгч захирлуудыг сонгон шалгаруул томилдог журам болол өнөөдөр хүртэл үйлчилж явж байгаа. Энэ бол хэдийгээс явсан газрыг 2007 оны 1 сарын 25-нд анх хуулинд өөрчлөлт ороод нийслэлийн боловсролын газар сонгон шалгаруулалтыг явуулж, за тухайн үед нэг хэсэг бол дүүргийн боловсрол, дүүргийн засаг дарга нараа, нэг хэсэг бол нийслэлийн засаг дарга томилж ирж байсан ийм практик бол байгаа. Тэгэхээр энэ журам бол байсан гэсэн үг, өнөөдөр хүртэл яаж байгаа гэсэн үг. За яагаад энэ журам одоо шинжлэхдэн гарч ийнэ гэхээр зэрэг нэгдүгээрт боловсролын тухай шинэ хууль 2013 оны 1 сарын 1-ээс мөндөдсөнтэй холбоотойгоор нийслэлийн орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгчдийг нийслэлийн засаг дарга томилж чөлөөлдөг ийм хуультай болсон. Томилготой бол энэ нийслэлийн боловсролын газраас сонгон шалгаруулалтыг зохион байгуулж энэ сонгон шалгаруулалтын дүн үндэслэж томилдог ийм болсон. За нөгөө талын бас нэг шалтгаан бол хэдийгээр энэ сонгон шалгаруулалтын журам одоо өнөөдрийн хүртэл хэрэгжиж мөрдөгдөж явж байгаа ч гэсэн энэ журам бол одоо бүрэн гүйцэд хэрэгждэггүй ажээ гэж бид нар үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ журам дээр бол зайлшгүй одоо өөрчлөлт оруулах, шинжлэх ийм шаардлага байна гэж үзсэн. Тухайлбал одоо 2007 оны 1 сарын 25-наас хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд томилогдсон захирал эрхлэгч нараас бол бараг за нэг 27 сургуулийн захирал 48 цэцэрлэгийн эрхлэгч нар бол энэ сонгон шалгаруулалтын журам гэдэг зүйлээр оролдохгүйгээр өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтгүйгээр хуульж орчигдож томилогдсон байна. Энэ утгаараа энэ журам бол бүрэн гүйцэд хэрэгжихгүй байна. Нөгөө талаасаа бас хэдийгээр сонгон шалгаруулалтыг зарлаж сонгон шалгаруулалтыг явуулаад нийслэлийн боловсролын газраас холбогдох албан тушаалтанд одоо хуулийн дагуу шалгарсан хүмүүсийг өргөн барьж байсан боловч тэдгээр хүмүүсүүд нь бас томилогдохгүй байх. Өөр одоо сонгон шалгаруулалтанд тэнцээгүй хүмүүс юм уу? Эсвэл одоо тэнцсэн боловч одоо шаардлага хангахгүй байгаа гэдэг юм уу? Мэргэжлийн бус гэдэг ийм хүмүүс томилогдсон зүйлүүд байгаа. Энэ талаар бас нэлээд олон гомдол саналууд өнөөдрийг хүртэл ирж байгаа. Тэгэхээр энэ хоёр үндслээс одоо энэ сонгон шалгаруулалтын журмыг шинжилэн боловсруулж, тэгтээ мөн концепцийн хувьд бол цааш нь болгож ингэж өчигдөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар орж батлагдлаа. Тэгэхээр яг энэ боловсролын шинжлэгдсэн хуулиар бол одоо би эхэндээ бас бодож л байлаа л да. Нийслэлийн засаг дарга томилдог, сольдог болж байгаа маань гэхэлэр ганцхан хүний үзмжээр болох гэдэг нь үгүй юм байна тийм үү? Энэ бүхэл бүтэн нэг сонгон шалгаруулах ажиллагаа явагдах юм. Энд дээр нэг шалгалтын комисс гэж ажиллах уу? За дээр нь яг энэ шалгалтын комисс одоо нэг өөрөөр бол 3 дугаар сургуулийн захирлыг томилох ажиллагаанд одоо хэн оролцох вэ? Хэн тэнд дүн тавих уу тийм ээ? Тэгэхээр би сая бас хэлсэн. Үнэхээр энэ сонгон шалгаруулалтын журам бол нийслэлийн засаг даргатай ярьсны үндсэн дээрээс гэдэг юм аа концепцийн хувьд бол өөрчлөгдөж байгаа. Цоошин концепцээр явахаар болж байгаа. За өмнө явж ирж байсан практик за зөвхөн захирал эрхчдийн сонгон шалгаруулалт гэдэг ерөн төрийн албан агчдын сонгон шалгаруулалтад явж байгаа бусад практикуудыг харахад бол эхлээд бол сорилын шалгалт гэдэг хуулийн шалгалт өгдөг. Дараа нь ур чадрын шалгалт гэдэг компьютер албан хэрэг хөтөлбөрт гадаад хэлний шалгалт өгдөг. Тэгээд дараа нь бол ярилцлаганд ороод шалгаруулалт хийгдээд дуусдаг тийм ийм байгаа. Гэтэл манай одоо сонгон шалгаруулалтын журмаар бол энэ гурван шалгалтад бол өөр шалгалтууд авахар болж байгаа. Өөрөөр хэлбэл нэг талаасаа сургуулийн захирал гэдэг хүн байна. Сургуулийг удирдах гэж байгаа хүн. Сургуулийн тэр сургуулийн чанар, сургуулийн хүүхдүүдийн сургуулийн чанар гэдэг юм уу, тэр багш нарын одоо заах аргын чадварын асуудал гэдэг юм, заах багш нарын мэрэгжилд дэвшлүүлэх асуудал гэдэг юм. Энэ бүх асуудал бол захиралтай холбоотой учраас юуны түрүүнд одоо энэ сургуулийн захирал цэцэрлэгийн эрхлэгч болох гэж байгаа энэ хүмүүс бол заах аргын ур чадварын шалгалт авдаг болох гэж байна. Тэгтээ энэ заах арга ур чадрын шалгалт гэдэг юм бол бас нэг одоо зүгээр нэг танхимд суулгаад л хэдэн хүн сууж байгаа л тодорхой хүмүүс нэг шалгалтын комисс гээд нэг 5-6 хүн сууж байгаа л авчдаг биш. Энэ заах аргын шалгалтыг бол тухайн одоо өрсөлдөж байгаа сургууль дээр нь нээлттэйгээр зохион байгуулна. Өөрөөр хэлбэл одоо 3 дахь сургууль дээр одоо би одоо шалгалтын захирлын шалгалтанд ороод эхний одоо хуулийн шалгалтад одоо тэнцсэн болвол тэгэхээр 3 дахь сургууль дээр очиод 3 дахь сургуулийн одоо сонирхсон бүх эцэг эхчүүд багш нар хүүхдүүдийн дунд одоо нээлттэйгээр хичээл заана. Өөрөөр хэлбэл энэ дээр заах арга зүй хичээл заах ур чадвар ямар байгаа юм гэдгээ заана.
За энэ хичээл заахыг нь бол одоо нэгдүгээрт бол эцэг эхчүүд дүгнэнэ. Энэ хүн одоо үнэхээр ямар төвшөнд хичээлээ зааж байна, сайн зааж байна, муу зааж байна гэдэг талаас нь эцэг эхчүүд маань одоо өөрсдөө оролцож дүн тавихын болцоотой болж байна. А нөгөө талаас нь мэдээж бас нийслэлийн боловсролын газар одоо бид нар бол мэрэгжлийн баг оролцож бас мэрэгжлийн талаас нь дүгнэх ёстой шүү дээ. Тэр одоо хичээлбэл одоо дуу дуулж байгаа одоо энэ дууны уралдаан байлаа гэхэд тэр дууг нь үнэхээр гоё дуулж байна, сайн дуулж байна, муу дуулж байна гэдэг нь үзэгчд дүгнэдэг. А тэр дууг үнэхээр одоо мэрэгжлийн төвшөнд яад дуулж байгаа юм бэ? Амьсгаагаа яаж авч байгаа юм гэдэг юм. Тэр одоо хоолойны хөнгө тембер гэдэг ч үү. Тэгээд энэ бол мэрэгжлийн баг дүгнэдэгтэй адилхан. Ийм мэрэгжлийн баг бол бас тусдаа дүгнээд ингээд гаргахаар болж байгаа. За өөр нэг 3 дахь нэг шалгалт нь бол хөтөлбөрийн одоо шалгаруулалт гэж байгаа. Өөрөөр хэлбэл би 3 дахь сургууль дээр гэдэг юм орж өрсөлдөх гэж байгаа бол тухайн сургууль дээр өрсөлдөх, тухайн байгууллага дээр өрсөлдөх гэж байгаа захирал эрхлэгч бол би энэ сургуулийг, энэ байгууллагыг өнөөдрийн төвшөнд бол ийм байна. Ийм очир дутагдaltaй байна. Хүүхдүүдийн сургуулийн төвшөнд тийм байна. Одоо аж ахуйн гэдэг юм сургалтын орчин гэдэг юм уу те. Барилга байшин бол ийм төвшөнд байна. Энийг би одоо захирлуулах юм бол ойрын дунд хугацаанд одоо 3 жил, 4 жилийн хугацаанд гэдэг дунд хугацаанд би энэ сургуулийг бол ийм төвшөнд хүргэж хөгжүүлж чаднаа, хөгжүүлнэ, ингэж хөгжүүлнэ. Энэ хүүхдүүдийн сургуулийн төвшинг бид нар ингэж ахиулнаа гэдэг байдлаар ингээд өөрийн бүрийн хөтөлбөр шиг болж шүү дээ. Ийм дунд хугацааны хөтөлбөртэй байна. Энэ хөтөлбөрөө бас танилцуулна. Энэ хөтөлбөрөө мөн одоо адилхан сонирхсан одоо сургууль дээр зохион бол сонирхсан одоо эцэг эхчүүд багш сургууль хүмүүст орж танилцж болохоор мэдээж тэгээд бас хөтөлбөрийн хүрээнд дараа нь ярилцлагын шалгалт аваад ингээд гэсэн ийм шалгалтуудаар авдаг болох гэж байна. Тэгэхээр та хөтөлбөр гэж ярьлаа. Захирлууд тодорхой хөтөлбөртөө орно дунд хугацааны гэдэг тийм ээ. Тэгэхээр хөтөлбөрөөр тэр захирлыг томилохдоо тодорхой хугацаатай томилох уу? Ер нь одоо хэдэн жилийн хугацаатай байх бас нэг хөтөлбөр боловсруулж байгаа юм чи эргээд тэр тодорхой хугацаанд нь тэр хөтөлбөрийн дүгнэх ажил явагдах байх тийм үү? Тийм. Тэгэхээр дунд хугацааны гэдэг маань нэг 4-6 жил гэж ойлгож байна тийм. Ер нь бол захирлаа ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар бол жил болгон дүүргийн хаан засаг дарга, нийслэлийн засаг даргатай бол үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Тэгэхээр мэдээж хөтөлбөрөө одоо танилцуулаад тэр хүн хэрвээ томилогдсныхаа дараагаар бол мэдээж тэр хөтөлбөрөө хэрэгжүүл таарна. Тэр хөтөлбөр гэдэг маань бол одоо тэр жилийн тухайн жилийн засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээний бол гол үндэс болох хэвээр. Мэдээж бид хүн томилсныхаа дараа бол тухайн хөтөлбөр хэрэгжиж байгаа хэсэг талаар нь бол тухайн жил нь бол дүгнээд явна. Ер нь бол энэ жилээс эхлээд нийт боловсролын байгууллага сургууль цэцэрлүүдийг бол аттестацлдаг юм хуультай болсон байж байгаа. Өөрөөр хэлбэл одоо сургуулийн аттестацлагыг боловсролын шинжилгээ ухааны яамнаас бол аттестацлын журмыг гарна утгагүй гарах байх гэж бодож байна. Энэ журмын дагуу нийслэлийн боловсролын газар бол аттестацлах хэмжээл бол жил бүр тодорхой хугацаанд ажилтгаалдаг юм журмтай болж байгаа. Энэ хүрээндээ ч гэсэн бид нар бас нэг хөтөлбөрийн биелэлт маань ямар байна гэдэг дараа нь бол байн гарах болцоотой болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо 3 дугаар сургуулийн захирал сонгон шалгаруулах гэж байна гэдгийг одоо энэ бусад одоо сонирхож байгаа багш мэрэгжлийн хүмүүс маань хэрхэн мэдэх вэ? Энийг одоо тодорхой зарлах уу эсвэл зүгээр мэрэгжлийн хүрээндээ ингээд хөөе тэгчих шүүгээд ам дамжуулаа явчих юм уу те энийг бас магадгүй энэ зураг дээр харж байгаа багш нар маань за би бас нэг өөргөө нь удирдах төвшөнд хүрсэн олон жил ажилласан гэд би энэ аль нэгэн сургуулийн захирал удирдах албан тушаалтанд тэнцэнэ гэж бодож байгаа хүмүүсээ яг ийм сонгон шалгаруулалт явагдах чинь тийг хаанаас мэдэх вэ? Тий. Тэгэхээр ер нь бол сонгон шалгаруулалтыг маш их нээлттэйгээр олон нийтэд зарлана. Би одоо өнөөдөр бас энэ мэдээлэл өгж байгаа нь бол үнэхээр одоо та бүхэн энэ одоо сургуулиудны би одоо бас үнэхээр таны саяхан хэлсэн шалгаараар би бас нэг сургууль удирдаад авчих чадвартай болсон. Эсвэл би одоо үнэхээр нэг сургууль удирдаад нэг тийм төвшөнд хүрчихсэн гэж хүсэж мөрөөдөж явж байгаа хүмүүстэй нэг оролцъё гэсэн хүмүүст бол энэ бол нээлттэй байна. Тийм учраас би бас энэ ташмыг ажиллаж гэсэн нээлттэй гэдэг нь хэлж байгаа. Нөгөө талаас яг тухайн үед нь бол ажлын байр, сул ажлын байр буюу гарангууд бид нар бол зарлах учиртай. Гэхдээ аль болох одоо олон сонин хэвлэлээр ялангуяа одоо бид хамтран ажилладаг веб телевизээр тэгээ одоо бусад нийслэлийн сонингуудаар за хамгийн гол нь бас бид нар нийслэлийн боловсролын газрын вебсайтаар бол бид нар байнга зарлж байна. Нээлттэйгээр зарлана. Зарлагтаа юу зарлах вэ гэж энэ одоо тухайн ажлын байранд тавьж байгаа шаардлага тэгээд одоо бүрдүүлэх материалууд хизээ шалгаруулалт нь явахын яаж дүгнэхийн гэдэг талаар бол нэлээд дэлгэрэнгүй бол зарлыг бол их нээлттэйгээр явуулна. Нөгөө талаас нь бид нар бас бодож байгаа зохион байгуулах гэж байна. Сонгон шалгаруулалт зарсны дараагаар бид нар бас тодорхой хугацаанд бас хугацаанд хэрвээ тухайн сонгон шалгаруулалтанд орохыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол бид нар бас зөвлөгөө өгье гэж байгаа. Тэгэхээр тэрийг бол одоо бид нар тодорхой хугацаанд бас зарлаад байртай зарлана. Тэгээд
оролцохыг хүсэж байгаа тухайн сургууль дээр оролцох гэж байгаа хүмүүс бол ирээд нийслэлийн боловсролын газараас ханаас бас зөвлөгөө авч болно. Өөрөөр хэлбэл сонгуульч шалгалтанд ороход бол би юу хэлэх ёстой, ямар шалгалтууд авах юм, яаж авах юм гэдгээ бол тодорхой мэдээлэлтэй болоод өөргөө тодорхой мэдээлэлтэй болоод тэгээд би бол бас тэнцэх юм байна, тэнцэхгүй юм байна гэдэг юм. Эсвэл би одоо ийм дээр ингэж бэлтгэх учиртай байна гэдгийг нь бол бас нэлээд дэлгэрэнгүй сайн мэдээлэл бол урьдчилж өгнө. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа боловсролын салбарын багш ажилчид үзэж байгаа. Тэгэхээр хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүн өөрөө нийслэл төв суурин газарт очиж бас нэг төв суурин газрын нэг сургуулийн захирал хий гэж бодож ивэл тэдэнд ямар боломж байгаа вэ? Тэг яг энэ асуудлыг бид нар бол бодсон, нэлээд сайн ярилцсан. Ер нь бол энэ сонгон шалгаруулалтын журмын эцсийн зорилго бол тухайн одоо ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн эрхлэгчийг үнэхээр хамгийн сайн мундаг шилдэг тийм менежменттэй, мэдлэгтэй, чадвартай, заах арга зүйтэй ийм хүнийг л олж сонгож тавихад л ерөөсөө журмын зорилго оршиж байгаа. Тэр утгаар нь бид нар бол энэ дээр ямар нэгэн байдлаар одоо зөвхөн Улаанбаатарын иргэд оролцсноо ч гэдэг юм уу. Тийм хязгаарлалт ерөөсөө тавиагүй. Монгол улсын харьяалалтай, Монгол улсын иргэн хэн бүхэн хаана одоо амьдарч байгаас үл хамааран энэ сонгон шалгуулалтанд оролцох нь бол бүрэн нээлттэй байгаа. Тийм учраас манай хөдөө орон нутгийнхан ч гэдэг юм уу, бусад одоо аймаг сумдад байгаа үнэхээр чадвартай одоо ийм багш нартай яваад ч гэсэн манай сонгон шалгуулалт бол бас нээлттэй байгаа гэж хэлж байна. Би таны яриаг сонсож байхдаа энэ бүхний үр дүнд одоо нэг эцэг эхчүүдэд нэг жоохон зовлонтой асуудал байдаг шүү. За энэ манай хүүхдийн сургуулийн захирал нэг л болохгүй юм байна. Яагаад энийг сольж болдгоо юм бол гэдэг. Яагаад энэ ингэж их удаан ажиллаад байд энийг сольчихынсан ёс зүйн доголдолтой. За тэгэл заах арга тал дээр муу юм гэл. Энэ бүх юмуд арилах боломжтой болж байгаа юм гэж би бодоод байна. Тий. Тэгэхээр өмнө явж байсан практик бол одоо за сонгон шалгуулалт зарлагддаг бол зарлагддаг. Зарлагддаг бол тэгэл гинт нэг өдөр нэг захиралтай болчдөг. Бараг сургуулийнх нь хамт олонч мэтээгүй байтал нэг шинэ захирал хүрээд ирдэг. Ийм практикууд бол байсан. Тэгэхээр одоо нэгдүгээр сургуулийн хамт олон бол өөрсдөө оролцоод явах нь хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө тухайн захирлыг сонгогдох гэж байгаа, томилогдох гэж байгаагаас нь эхлээд өөрсдөө оролцох бүрэн болцоо нь бол нээгдэж байна. Энэ дээр харин би өнөөдөр одоо эцэг эхчүүдийг маш сайн идэвхтэй оролцоосаа гэж бодлоо урайлмаар байгаа. Тэгээд бүр одоо тэр өрсөлдөж байгаа бүх хүмүүсээс нь одоо заах аргынх нь одоо хичээл зааж яхад нь очиж сууж болж үнэлэлт дүнлгээ өгөх болж байна. Тухайн ямар одоо манай хүүхдийг яаж сурах гэдэг, манай хүүхдийн хүмүүжлийн гэдэг юм аа, манай хүүхдийг одоо үнэхээр монгол хүн болгож төлөвшүүлэхэд нь манай хүүхдийг одоо мундаг мэдлэгтэй чадвартай болгоход нь энэ захирал юу хийж чадах юм бэ гэдгийг бүр анханаас нь очиод мэдэх болцоотой болж байна. За энэ захирал үнэхээр одоо өдөртөж чадахгүй юм байна гэдэг. Энэ хүүхд энэ захирал бол боломжгүй маань гэвэл тэр бүр захирал болохоос өмнө бас үнэлэлт өгөх боломж болцсон гарч ирж байна гэсэн. Тэгэхээр ингээд нэгэнт өөрсдөө оролцоо тавьсан эмч нь бол цаашдаа энэ захирлын үйл ажиллагаа нэг талаас бол эцэг эхчүүдийн дэмжлэг бол би нэмэгдэнэ гэж харж байгаа. Өөрөө оролцоод өөрөө сонголцоод тавьсан захирлынхаа үйл ажиллагааг бол эхний үед мөндөд дэмжих хэрэгтэй, туслах хэрэгтэй, хамтарч ажиллах хэрэгтэй. Үнэхээр боломжгүй бол бас за үнэхээр энэ захирал бол нөгөө өмнө тавьж исэн хөтөлбөрөө бол энэ хүн хэрэгжүүлэхгүй байна. Ингэж одоо сургалтын чанарыг сайжруулна гэж ингэж хөтөлбөр гаргаж би яг энэ хөтөлбөрийг одоо дэмжиж энэ хүнийг одоо захирал болгосон, захирал болгоход нь явуулсан. Гэтэл өнөөдөр яг нөгөө ярьж исэн юм энэ хүн хийхгүй байгаа учраас та одоо энэ хүний асуудлыг яриач гэвэл бид нар бас үнэхээр тэр одоо тухайн жилийн үрдүнгийн гэрэн дээр нөт юм уу. За үнэхээр би гэрээгээ биелүүлэхгүй байна гэдэг тухайн захирал дээр бас төрийн албаны хуулийн дагуу шатраалсан байт юм уу. Магадгүй захирлаас нь одоо хацруулах юм аа татах нээлттэй бас ийм боломж бол нээлттэй гарч байгаа гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүд яг энэ татах саналаа одоо нийслэлийн боловсролын газар тавих уу? Одоо энэ захирал маань яг мөрийн хөтөлбөрөөр биелүүлж чадахгүй юм шүү дээ гэвэл асуудал бол юм. За тийм тэгтээ бас мэдээж одоо юу гэдэг эцэг эхэн болгон ирээд л энэ захирлыг татаарай гэдэг гэвэл бас замбрааг байна болно тийм ээ. Тийм учраас үнэхээр одоо тодорхой баримттай үндэслэлтэй гомдол санал байх юм бол бид нар тэр өргөдөл гомдлыг явдаг хууль журмынхан дагуу мэдээж шалгаад үндэслэлтэй зүйлүүд дээр одоо шалгаад явна. Зүгээр ерөнхийдөө одоо би бас түрүү хэлсэн энэ захирал бол одоо ажил нь бол хангалтгүй байна гэдэг юм уу. Хангалттай одоо ярьж байсан мөрөн хөтөлбөр биелэхгүй байна гэдэг юм уу. Манай хүүхдүүдийн одоо ярьж байгаа сургалтын чанарыг сайжруулах гэх юм уу, сургуулийн сургалтын орчныг сайжруулах талаас нь ажил нэгдэг. Өөрөөр хэлбэл давчхандаа бол энэ захирал бол ажиллаа хийж чадахгүй байна гэсэн ийм зүйлүүд яригдах юм бол бид нар мэдээж одоо тэр тухайн сургуулийг гэдэг аттестацлахт нь тухайн захирлын ажлыг үр дүнгийн одоо 1 жил дүгнэхт нь бол тэндийг харгалзаж үзээд явна л та. Тэрнээс одоо өнөөдөр нэг эцэг их одоо энэ захирал болохгүй байна. Одоо энэ эцэг ихийг одоо захирлыг буцаан датын энэ тэгвэл замбрааг юм болчих шүү дээ. За баярлалаа тань. За баярлалаа үзэгчдээ. Энэ сэдвээр шууд ярилцлага энэ үрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор нийслэлийн боловсролын газрын дарга Отгон баг нь оролцлоо. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.